Колумбусад харт амхны бүлгэн 9 настай охины нүдэн дээр эцэг эхийн хөнөөснөөр 9 настай охин бэлтгэгдсэн аимшигтай алуурчин болдог тухай киног ярьж өгье. Хай мантуган сувагта тавтам орил. Өнөөдөр ярих кино маань 2011 онд гарсан Колумбиана гэдэг кино бөгөөд 20-с дээш насны үзээгүй монгол хүн бараг ховор байх. Гэхдээ монгол хэл дээр давтан үзэх ямар нэг их сурвалж байхгүй тул мантуган суваг нь өнөөдрийн дугаараараа товчлоод ярьж өгье. Гол дүрд нь бидний мэдих зоёо салтанаагч тоглодог бөгөөд маш дурсамжтай тухайн үедээ л бүгдээрээ алуурчин мэрэгчлээ болчихмаар санагдулсан гоё экшн эсгүүдтэй кино учраас тоглон суугаад үзээрэй. 1992 онд Колумбусын Богота хотод нэгэн мафийн бүлэглэлийн хүн толгойлогчтойгоо уулзан харт амхны бүлгээсээ гарч буугаар кино эхэлнэ. Тэрээр өмнө хийж байсан бүх ажлаа нэг дискэнд хадгалаад босстой өгнө. Босс нь ч баяртайгаар түүнийг явуулдагч нөгөө залуу гарангуут нь л тэрийг дуусгах гэж туслахтаа тушаадаг. Ингээд туслах нь боссохоо даалгавраар хөдлөхөд гадаа машинд ажилласаа гарч байгаа залуу ерөнхийдөө юу болоод байгааг аль хэдийн ойлгочихсон. Маш их уурлангүйгээр бидэнд хугацаа маш бага байна. Тэр гэр бүлийг минь алжих нь хурдан явцгаая гэд залуустайгаа хамт машинтайгаа гэрийн зүг хөдөлдөг. Гэртээ ирэхэд эхнэр охин хоёр нь хүлээж байх ба. Бид яаралтай хөдлөх хэрэгтэй байна. Бидэнд 10 минут л шүү. Юмаа бэлтгэхэд эхнэр нь явах бэлтгэлээ хийж эхэлдэг. Харин аав нь шүүгээгээ ухаж дотроос нь нэг memory card гаргаж ирээд охиндоо өгөөд Каталия сайн сонс. Энийг юу ч болсон хадгалах хэрэгтэй шүү. Энэ бол чиний гарц. Энийг Америкийн нэгдсэн улсын элчинд авчиад энэ хүнд авчиж өг. Бас энэ бол чиний авга ах. Ямар нэг юм болвол чи тэнд очих хэрэгтэй. Миний ярьж байгааг ойлгох шаардлагагүй зүгээр сайн сонсоорой заа юу. Аав нь охиндоо маш их хайртай шүү гэж хэлээд өөрийн зөөж байгаа зүйлтийг охиндоо зүлгэж өгдөг. Энэ үеэр эхнэр нь юмаа бэлдэж дуусаад яг гарах гэтэл гадаа машинтай бүлэг хүмүүс хүрээд ирнэ. Арын хаалгаараа гарыг гисэн ч арын хаалган дээр нь бас хүмүүс хүрээд ирэв. Гэрийнх нь үүдэнд байсан бүх хамгаалагчийг будаж алаад дутагш орж ирэхэд Каталиагийн аав ээж хоёр ямар ч аргагүй боллоо гэд тус бүү авцгаан охин руугаа маш гунигтайгаар хараад доош будаг. Аав ээж нарын хамгийн том айдас нь үрээ ганцаараа ингэн үлдээгээд хорвоог орхих шүү дээ. Ингээд бөөн буудалцсан болж Каталияд хөдөлж чадахгүй сууж байв. Каталиягийн тэр үед харсан зүйл нь ээж нь шатаар өгсөн зүхтааж байхдаа маш олон буудуулан газар унаж байхгүйч. Мөн аав нь хичнээн тэмцэж буудалцаж байсан ч тэр олон залуучуудын өөдөөс ганцаараа хүч тутам буудулж амнасаа алдаж байгааг хардаг. Аав ээжигээ алагдахыг нүдэрээ харсан охин өшөө мэт болж огтгодл чадсангүй. Тэгтэл аавыг нь алсан алуурчид дээш гарч ирэн охиныг хараад нэг нь буудах гэтэл боссын баруун гар нь болтой залуу гарч ирээд чи хүүхэд буудах гээд байгаа мó байж вэ гэж хэлээд Каталиягийн өөдөөс харж суугаад сайн уу охин минь намайг Марко гэдэг чи Дон л юу гэж мэдэх үү? Тэр бол чиний аавын аав л гэсэн үг. Хэнийг нь чамд сайн хандахад зөрүүлээ сайн хандахгүй байвал бид инкээс өөр аргагүй шүү дээ. Аавд чинь Дон л юугийн маш чухал нэг зүйл байгаа. Тэр чамд ямар нэг юм үлдээсэн үү? Тэр нь маш жижигхэн ийм хэмжээтэй гэж хэлгээд Каталия толгойд өгдөг. Сайн байна. Тэрийг надад өгч. Тэгвэл чиний хүссэн зүйлийг биелүүлье. Чи юу хүсэж байна гэхэд Каталия алхуурхан гараад утчаад ширээний доогуур оруулаад ширээний доор байсан хутгийг аван Маркогийн гарт хутгаа чанга их чин дүрээд би Дон юуг алахыг хүсэж байна гэж сонхоор гараа зүхтаачихдаг. Араас нь нэг туслах нэрээр дуудтал Марко. Тэнийг минь наадхаа амьдаар нэр гэж сануулдаг. Ингээ Кат memory card-ыг залгаад араас нь хөөж байгаа 10-20 мапын гаруудаас зүхтааж эхэлнэ. Гэж нэг газар нуугдаад одоо холцсон байхаа гэж бодоод гарч ирэн замаар алхаж байтал араас нь нөгөөдөл чинь машинтайгаа хүрээд ирлээ шүү. Ингээд урагшаа хурдан гүйх гэтэл урдаас нь бас гараад ирэв. Бүгд машинаасаа бууж ирээд охиныг барих гэтэл явах замгүй болсон Каталия үнэхээр аргагүй тул муу усны нөхрөө шургаад алгуулчихдаг. Ингээд мапийнхан тэр нөхрөө багтахгүй тул араас нь хий будаад новшгэж уулга алдаад үлдэнэ. Каталия зам дээрх нэг тариншааны нүхнээс гарч ирэн Америкийн нэгдсэн улсын элчин дээр очин нөгөө нэрийн хуудасаа үзүүлдэг. Элчингийнхаа нэг хүн дээр охиныг аваачин уулзалтал нөгөө хүн аав чинь яасан бэ гэхэд үгсэн гэдгийг хэлэн тэр чамд ямар нэг юм үлдээсэн үү гэхэд охин ширээн дээр бөөлчөөд бөөлдсөн дундаасаа аавынхаа өгсөн memory card-ыг гарган тэр хүнд өгдөг. Америкийн нэгдсэн улсын элчин бүх бичлэгийг хуулан авч охиныг хамгаалтанд аван нэг эмэгтэй даатхан түүнийг Колумбод үлдэхэд аюултай гэж үзээд Америк руу явуулдаг. Америк тэрэ терминал дээр явж байхад нь Каталия 0 орох хэрэгтэй байна гэд 0 руу оров. Гарч ирэхгүй нэлээд удахт нь эмэгтэй тутагшаа ороод харахад Каталия байдаггүй цонхоор нь гараад зүгтчихсэн байв. Кад тэндээс гараад Чикаго орох тасалбар амгцаа Чикагод очихсан байв. Явж байдлын гудамжны хүн чи хайчих гэж байгаа юм бэ гэхэд аавынхаа цаасан дээр бичиж өгсөн хаягийг үзэртэл гудамжны хүн гайхан охиныг нэг хүн дээр дагуулж ирдэг. Охины хайж байсан хүн нь нэг хүнийг сандал түлээ суулгачихсан зодож явах өгөөд чамайг нэг охин хайж ирлээ гэд түрүүний хүн жоохон айдастай хэлгээд залуу хийж байсан үнэлээ зогсон гараа арчаад гарч ирэхэд ахынх нь охин нүдэндээ нулимстай зогсож байв. Каталияг тэрвэрч тайвшруулад юу болсныг асуун түүнийг гэртээ аваач юу. Энэ залуу Каталиягийн авга ах Эмилио гэж хүн байжээ.
Өглөө болоход охин доош буухад Эмилио болон түүний ээж түүнийг угтнаа. Кателия би хэний өрөөнд унтсан юм бэ гэхэд Эмилио миний хүүгийн өрөөнд унтсан гэж хэлдэг. Тэгээд тэр хайцсан юм гэхэд үгсэн гэдэг хэлдэг. Эмилиогийн хүү бас хүмүүст алуулчихжээ. Кателия тэр үед би алуурчин болмоор байна. Та надад туслах уу гэхэд Эмилио тэгье гэж зөвшөөрчихнө. Ингээд Эмилио охиныг дагуулan баг сургуульд ирж сургуулийн менежерт нь хавхал өгөөд Кателияг оруулж өгөөч гэж хувь. Хичээлийн жил дундаа орсон үед сургууль хүүхэд эсэлж авдаггүй маань л та. Сургуулийн менежер ч охин тохиолдсон зүйлд үнэхээр харамсалтай байна. Бид уг нь хичээлийн жилийн дундуур хүүхэд оруулдаггүй ч Кателияг оруулъя даа гэж зөвшөөрдөг. Эмилио Кат хоёр сургуулиас гарч иртэл Кат түн дуурлан та намайг алуурчин болгоно гэсэн надад сургууль хэрэггүй гэхэд Эмилио буу гаргаж ирээд тэнд байсан машин тэрэг рүү буудаж хүн амьтаа айлгаад охин тандан. Чи одоо ийм үйлдэлийг хүсээд байна уу? Алуурчин болохын тулд чи ийм биш ухаалаг байх хэрэгтэй. Чи аллагаа маш сайн тооцоолж тэр утгааг үний сэтгэл зүгээс эхлээд чамд сурах зүйл маш их байгаа. Миний зааж чадахгүй тэр болгоныг чинь сургууль чамд зааж өгнө. Одоо бодож байгаа сонголтоо хий. Энийг нь сонгох уу, энийг нь сонгох уу гэд бууз хүн хоёр өгөхөд Кателия яаж цүнхийг сонгодог. Ингээд цаг хугацаа өнгөрч нийгмэд 15 жил өнгөрчээ. Хоёр цагдаа машиндаа эргүүлээ хийгээд байж удал. Хажуугаас нь нэг согтуу эмэгтэй машинтайгаа ирээд цагдаагийн миширийг мөрөгчхөв. Цагдаа нар бууж эмэгтэйг гаргаж ирээд цагдаагийн газарт авчитал мэдүүлэг өгөх шинжилгаа. Бүлжих гээд байхаар нь энийг хурдан холдуул гэж садуулга өрөөнд авчиад хийчихдэг. Эмэгтэйг садуулагдаж байх үед нь хүзүнд нь ийм зүйлт байх бөгөөд энэ нь Кателиягийн аавынх нь өгсөн зүйлт байхыг бодвол энэ согтуу эмэгтэй Кателия болтой. Ингээд Катман согтуу садуулга өрөөндөө ороод унтаад үлдэв. Нөгөө талд цагдаа нар Дэни Диксон гэх хүнийг баривчлаад бас садуулга өрөөндөө авчиад хийчихнэ. Гэнэт цагдаагийн нэг нь Катин байгаа өрөөнд жижиг халбахтай аяхтай цай оруулж ирж тавиад гарахад Кат сэрээд толгоонд хиймлүүсээ аваад пижагаа доошлуулан жамбар болгож өмсөд үсээ бон үсэндээ байсан жижиг авчаарыг гаргаж ирэн өрөөгөө онгойлгоод тагын дотор байсан халбахыг аван хяналтын өрөөнөөс гардаг. Өрөөний буланд байсан камерыг царайгаа харуулсалгүйгээр гараас мөнгө хажууд иш болгож камер хянагчид энэ нь ихнийг онцгой анзаардахгүй тул анзааралгүй өнгөрдөг. Кат амралтын өрөөнд орон нэг удаагийн аяг аваад аяга дундууртал ус хийгээд тогны шийдэгнэн агааржуулалтын салгаж салгах хэсгэн дээр халбах тавиад дээр нь аяхтаа усыг жижигхэн цоолж тавин агааржуулалтын хоолой руу дээш авирч дээврээр ивэн агааржуулалтын сэнсээр тулж ирдэг. Энэ үед аягнаас усны туслууд нь насгарч халбаг доош унахад агааржуулалтын асаж унтрах товч дээр унаж цагдаагийн газрын бүх агааржуулах сэнс хоолой ажиллахгүй болов. Ингээд Кат сэнсэн зогсмогт хоолойгоор цааш өвдөөгөн гарахад цагдаа нар агааржуулагчийн ачваа алив очид үзтээ гэд нэг туслахаа явуултал. Туслахын шийдэн дээр очиод ямар юм энд ус тавьчихдаг байна гэд усыг харчин агааржуулалтыг буцаад асаахад Кат яг сэнс ажиллахтаа зэрэгцэн гарч амждаг. Энэ үеэр Дони Диксон гэх хоригдож байгаа хүний хэсгийн харгалзагч цагдаа копийн дууссан учраас копи авч ирэнгээ 0 ортол. 0-ыг нь агааржуулах хоолоноос Кат гарч ирээд түүний ганц өшгөлөж ухаан алдуулаад түлхүүр бууг нь авдаг. Цагдааг урдаа барин хяналтын өрөө рүү орж Дони Диксоны өрөөг түлхүүрээр нь онгойлгоод цагдаагийн бууг Донигийн толгойд нь тулган цамцны товчоо тайл гэхэд Дони Диксон чааж цамцны товчоо тайлтал дахин нэг түлх рүү нэг будаад алчихв. Ингээд цагдаа нар буудуу сонсоод яаран иртэл нөгөө ухаан алдсан цагдаа буу барьсаар ухаан ороход цагдаа нар түүний хүн алчлаа гэд баривчлахад цагдаагийн дарга орж ирээд алгцсан хүнийг хараад энэ хүнийг цагдаа алаагүй гэдгийг мэддэг. Учир нь Дони Диксоны цээжин дээр нэг мөлийн мэддэг цэцгийг зурсан байх ба. Яг ийм алсан хүн дээрээ цэцгийг мөрүүлдээсэн 21 аллах өмнө нь гарсан байв. Ингээд цагдаа нар өмнө саман болж алуурчныг хаяа явтал. Кат агааржуулах хоолоогоор дамжин гадагш гараад ханаар дээш авирч дээвэр дээр гарна. Цагдаа нар ч мөн дээвэр дээр гарч алуурчныг хайгаад гэрлээ тусган яг Катыг харахын даваан дээр дээврээс үсрэн ус тайлуулах холоноос барьж тогтдог. Ингээд цагдаа нар тэндээс холбоод Кат дээврээс бууж өрөөндөө ороод хувцаа яг өмнөгшгөө болгоод химлүсээ зүгтээ зэрэгцэн цагдаа нар өрөө рүү н орж ирэн шалгаад цэвэр гэд гараад ивдэг. Цагдаа нар ч хамар дорой хүн алуулсан учраас бөөн паникт орсон байв. Маргааш нь холбооны мөрдөх товчооны хүмүүс ирж энэ хэргийг маш нарийн үзэж энэ этгээдийг яаралтай олох хэрэгтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор цагдаагийн газарт байсан бүх хүний бүртгэж мэдээллийг нь олж өг гэхдээ зэрэгцэн Кателияг хариуцсан цагдаа нь анхааруулга торгуул өгөөд түүний гарын үсэг хурууны хийг аваад явуулдаг. Ингээд Кателия гарч ирэнгүүтээ гартаа байсан маш нэмэн бэлэж юм шиг арьц шим шиг юмыг хуулаад цаашаа үнийг локроос зүгтээ юм аавн нийтийн айлорж хувцаасаад шалуур хүн шиг болоо гараад ирвэ. Ингээд нийтийн утсаар Эмилио руу залгаад нөгөөдөр очин миний өмнөөс мамаг хүмсэрээ гэдгийг хэлв. Мама гэдэг нь Эмилиогийн ээж шүү guys. Эмилио ч ойлголоо. Чамд хэлэх зүйл байгаа гэд уцаа таслан Кателия автобусандаа сун хаашаа ч юм явдаг. Энэ үеэр холбооны мөрдөх товчоо 22 хүнийг алсан ноцтой алуурчныг олох гэд толгоогоо гашлахж гарнаа. Америкийн нэгдсэн улс иймэрхүү онц ноцтой хэргийг хүмүүст анхааруулах үүднээс сони ихний нүрэнд заавал гаргадаг учраас алгцсан хүний цээжин дээрх зургийг авч сонинд тавив. Бас Катийн алсан хүмүүсийнхээ цээжин дээр зурсан зураг нь Колумбод ургадаг маш ховор Монголоор бол цахирмаа гэдэг нэртэй цэцэг тул холбооны мөрдөх товчоо энэ ямар учиртай дүрс юм бол гэд цэцэг гэдгийг нь бас хараахан мэдээгүй байв. Энэ үед Колумбод Ричард гэх залуу Донли дээр ирэх бөгөөд Америкийн сонинг барьчихсан 22 удаагийн аллах
Сонирхолтой байгааз хэн билээ чиний нөгөө хуучин хамаг хар ажлыг хийдгээс туслах гэхэд Дон Лю Фабио гэж Каталиягийн аавын нэрийг хэлв. Ричард үргэлжлүүлээд тагнуулын төв газар тоглоомын хүрээлэн биш ээ. Бид та нарыг 15 жил хамгаалж хамаг ажлыг чинь үргэлжлүүл чинь эннийхээ хэргийг хурдан шийд гэж хэлээд яв. Дон Лю харин Марко тандна. Тэр охин бидэнтэй ярилцаад байна. Бидэнд дохио өгөөд байна. Бүгдээрээ хүчлээ. Тэд удахгүй миний араас ирнэ. Чи алдсан алдаагаа одоо явж зохицуул гэж Маркод даалгав. Марко охиныг амьд үлдээсэн нь ингээд өөрсдөд нь гай болж байгаа хэрэг. Дээрээс нь Дон Лю Америк нэгдсэн улсын төв тагнуулын газарт бусад харт амхны 8-ны мэдээллийг олж өгч мэдээлэгч хийснээр тагнуулын төв газар тэдэнд ашигтай зүйл хийж байгаа учраас тэднийг Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр 50 үйл ажиллагаа явуулах амьдрах нөхцөлийг нь хангаж өгдөг юм байна лээ л дээ. Үүнийг нь харин холбооны мөрдөх товчоо мэдхгүй 22 удаагийн дараалсан хэрэг гараад байгаа учраас холбооны мөрдөх товчоо тагнуулын төв газрыг ч ажиллагаандаа тайлчилж холбоотой мэдээлэл өгөхийг шаардаж тагнуулын төв газарч 20 хүн хүчсэн байхад яаж зүгээр суух уу гэд ингэж байгаа юм байна. Ингээд нөгөө талд Кат өөрийнхөө гэрт иртэл байраад хариулаад битүү камерын дээр тавьчихсан. Том өрөөндөө нөгөө Каталия цэцгийг томоор зураад тавьчихсан байв. Энэ хоёр холбооны мөрдөх товчоо ажлаа үргэлжлүүлж хийсээр алансан хүмүүсийг эхнээс нь танилцуулж байв. Шаргалагстай Алексаг хэмэгтэй. Мөн Джеймс гэх хүнийг усанд орж явахтан тогон залгсан байсан сэнсийг ус руу нэгээд алчихсан байгаа. Джейминий Картл гэх хоёр ихрийг бас будаад алчихжээ. Бүгдийг нь маш цэвэрхэн улмаргүй үйлдсэн байв. Ингээд 1 цаг 55 минут үед цагдаагийн газарт байсан хүмүүсийн мэдээллийг өгөөд энэ хүмүүс бүгдээрээ бидний байг гэсэн үг. Тиймээс тэдгээр хүмүүсийн өнгөрсөн 10 жилийн түүхийг судалж ир гэж даалгадаг. Харин өөрний газар нэгэн залуу таксинаас буун гэрлүүгөө орох гэтэл хаалган онгорхоо байв. Ортол Каталия хүлээж байх ба энэ хоёр маань хосоод байжээ. Ингээд хамтдаа шүнийг өнгөрөөгөөд өглөөс эртэл Каталия аль хэдийн босоод явчихсан байв. Эмилио гэрээсээ гараад нийтийн хувцас суугах газарт иртэл Кат тэнд хүлээж байх бөгөөд гадын хүн харуул танихгүй хүмүүс гэж харагдахаар анзаарагдлгүй мэдээлэл солилцож байв. Эмилио түнд сэтгүүл үзүүлж дараагийн байг нь хилж өгөхөд дараагийн бай болох хүн нь хүмүүсээс 50 сая доллар залилаад өөрөө Карибын арал дээр жаргалтай гэгч нь амьдарч байгааг гай олж таарав. Бас Соник Катд үзүүлээд энэ юу болоод байна аа? 22 хүн гэж байна. Tag killer инглигээд Дон Люг бариад авчих юм уу чи? Чи түүнийг тийм тэнэг гэж боддоо юу? Энэ зөвхөн чиний тухай биш Кат. Энэ бол бидний тухай, Мамагийн тухай. Чи бүгдийг нь аюулд оруулж байна. Би чамайг аюулгүй байлгахын тулд өдөржин ажиллаж байна. Бурхныг бодож энийгээ зогсоогоод өг. Анхнаасаа чамаар энэ бүгдийг хийлэгдэггүй л байж гэхэд Каталия уучлаарай. Чи болон Мама аюулгүй байх болно. Бас энийг чи надаар хийлээд байгаа юм биш. Би өөрөө хийхийг сонгосон. Намайг дуустал арын минь баттаагаад байжээ гэд гараад явдаг. Энэ хоёр холбооны мөрдөх товчоо хохирогчдын бие дээрх зургийг гаргаад юу болохыг харж судалт нэг цэвэрлэгч. Каталия, энэ чинь Колумбод ургадаг цэцэг гэж хэлж өгдөг. Цагдаа нар Колумбусын тухай хайгаад үзтэл тагнуулын газраас харах хэрэг хаалттай гэд мэдээлэл үзүүлдэг гэхгүй. Энэ хоёр Каталия нэгэн газар ирээд хоёр нохоод махуугч идэхийг тушаагаад тэнд байсан засварчинтаа мэдлээд Сепнес мөнгө болон Мексик гэсэн паспорт аваад гардаг. Энэ үеэр Карибын арал дээр дараагийн бай болох нэгэн баянгаар амар том харштай богод бүсгүүчүүдтэй зугаацаа сууж байв. Харшийнхаа голд шууд тэнгисийн усан дээр нь шилэн шал хийж барьчихсан. Нилээн баян гай болтой шүү. Ингээд орой болж хамгаалагчид нэмэгдэж ирэн хамгаалтанд гарахад Каталия хамгаалтын машины доороос гарч ирээд нуугдан далаагаар дамжин шилэн шалны нэгийг нь хөдөлгөөд төгшөө оров. Тэнд байгаа махчин загаснууд Каталияг барьж идэхгүй байгааг бодоход ямар нэг юм хэрэгслэн л ах. Эсвэл цус анхаарал татах зүйлгүй байсан учраас махчин загас дайраг байж магадгүй. Ингээд аль хэдийн нөгөө баян залуугийн унтлах өрөөнд ороод ирчихсэн хараа зогсож байв. Баян залуу цочин сэртэл цэжин дээр нөгөө тэмдэгэ тавьчихжээ. Залууч гайхан өрөөнөөс гарахад бүх хамгаалагчийг нь алчихсан байв. Хамгаалагчийнхаа гарт байсан бууг аван лоббид өртөл. Шалан дээр Каталия цэцэг тавьсан байв. Цэцгийг аван харахад Каталия эргээд хар гэж тушаав. Эргэж хараад чи хэн бэ гэд буудах гэтэл бүх сумыг нь хостолчихжээ хөрхий. Кат харин миний хэн байх чам тамаагүй гэд хөлрөн будчихна. Залуу харин намайг битгий алаач дээ. Би чамд хоёр нуулж төлнө гэхэд Кат би чамайг алахгүй гэд махчин загас руу хараад дахин нэг буутахад залуу хоош үсгэн ус руу унахад цусны үнэрээр махчин загас ирээд залууг бариад идчихв. Каталия ач цэцгийг ус руу хаяад гараад явдаг. Энэ хэргийн дараа холбооны мөрдөх товчоноос тагнуулын төв газар руу залган би энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм байна. Каталигийн тухай хайхад энэ зөвхөн Колумбтай холбоотой гэж гарч ирээд байна. Колумбийн талаар мэдээлэл хайхад систем дээр танахаас нэвтрхийг зөвшөөрөхгүй гэдэг нь энийг болиулаад өгөөч гэж шаардав. Гэвч хариуд нь тагнуулын албаны Ричард би чамд утсаар мэдээлэл өгөхгүй. Хэрэг чи ямар нэг юм надад хүсэж байгаа бол надхаа албан бичгээр шаард гэж урлаад уцаа тасалчихдаг. Тэнгүүтээ Марко руу залгаад юу хийгээд байгаа юм бэ новшоо. Холбооны мөрдөх товчоо намайг шалгаад байна. Асуудлаа хурдан шийдээч гэхэд Марко ойлголоо гэд уцаа тасалдаг. Каталия харин найз залуугийнхаа гэрт иртэл найз залуу нэг үйл ажиллагаанд орох гээд Нью-Йорк явчихжээ. Найз залуу нуран зураач артист төрлийн хүн болтой. Өрөөнд битүү зураг хүрэг харагдав. Ингээд Каталия найз залуугаа иртэл тэднийд хүлээж байв. Нөгөө талд холбооны мөрдөх товчооны ажилтан дарагдаа Каталиягийн согтуулж олоо барин ирдэг өдрийн бичлэгийг үзүүлээд сэжигтэй байна гэхэд 23 хүн алсан алуурчин
Юу гэж эмэгтэй байх юм бэ гэж найцаадаг. Катийн найз залуу эртэл Каталия аль хэдийн ярьж гисэн хүлээж байх ба дарс хоол бэлтчихжээ бас. Бүх насаа мэрэгжлийн алуурчин болоход зориулсан учраас хоол нэг хийж чаддаггүй болохоор бэлэн хоол захиалаад хэрэндээ л романтик байх гэж хичээсэн байв. Найз залуу нь Каталиягаас ямар нэгэн зүйл асуухгүй юм уу гэхэд ажил ямархуу байна даа гэж ойр зүрийн юм асууна. Хариулж тусаад найз залуу одоо би чамаас асуух юм байна. Чи хаана төрсөн юм бэ? Аав ээж чинь энд амьдардаг уу гэх мэтчлэн асуухад Кат хариулж чаддаггүй. Бүр нэрээ хүртэл Жэнигээд худлаа хэлчихсэн байдаг. Хариулахгүй болохоор нь би чамайг гэмтээхгүй. Би зүгээр л чамайг мэдвэрээ. Чи миний тухай юу гэж боддог, юу мэдэрдэг гэхт нь Каталия. Би заримдаа их ганцаарддаг гэдгээс өөрсдөө бас л хариулдаггүй. Ингээд найз залуу нь үүнийг нь ойлгоод зүгээр л байгаагаар нь хүлээж авахар шийднэ. Өглөө нь найз залуу нь Катиг унтаж байхад харахад бүрхэн харагдаад ахаар нь зургийг нь автал Кат сэрчихнэ. Орой уусан дарснаас болоод орой төсөрдөг бөгөөд уг нь найз залуу нь амар гоё өглөөний цай бэлтчихсэн хүлээж байдаг. Ингээд яарад гарн номын санд очтол Эмилиа уурлан нүүрлэн сонин шидэд алсан хүмүүсийн чинь нэг нь миний найз байсан юм. Би чамаас айж байна Кат. Дахиж би чамд ажил өгөхгүй чи халагдсан гэж хэлээд явах гэдэл чи хүүхдээ алдахдаа хэдэн хүн алсан бэ гэж Кат асуухад чи миний хүүгийн талаар юу ч мэдэхгүй. Би хүүгээ алдахдаа амьдралаа алдсан. Би хинт ч итгэхэ болсон ч чамд итгэж эхэлсэн. Яагаад гэвэл манай гэр бүлийн хинт ч чам шиг хэвэн амьдрах боломж олдоогүй. Чи энэ бүхнээс хол хэвэн амьдрч болох байсан. Одоо цаашдаа битгий гэртэрээрээ. Битгий сүмд ир. Би өөрийнхөө ээжийн зүрх сэтгэлийг чамаас олоод шахлаасаа гэж хүсэхгүй байна. Энийг хараад юу хэлэх гээд байгааг ойлгоно үзгээд нэг юм матгуулаад цаашаа яваад өгдөг. Нэгэ тартал Каталиягийн аав ээжийн зураг байлаа. Каталияч тэрийг хараад уйлаад үлдэв. Нөгөө талд Кати найз залуу найздаа дурсан бүсгүйхээ талаар яриа сууж байна. Тэгээд түн зургийг үзүүлтэл гадаа цагдаа машиныг торгож байхыг хараад уцаа ороход гараад явчихв. Найз нь өөр нэг найз руугаа залгаад зургийг нь явуулаад мэдээллийг нь олоод өгөөч ээ. Энэ дайныг найз бүсгүй байгаа юм гэхэд окей хүлээж угаарай гэд уцаа таслав. Найз нь уцыг нь яг байранд нэргүүлж тавихад дайны гаднаас орж ирж харна. Зураг явуулсан найз нь цагдаагийн газарт ажилладаг байлаа. Ингээд зургийг нь оруулаад системээс мэдээллийг нь хааж эхлэв. Гэтэл нөгөө талд холбооны мөрдөх товчооны ажилтны компьютерт ажиллаж Каттай холбоотой цагдаад байгаа бүх мэдээлэл гараад ирнэ. Ингээд мэдээлэлээр нь адил компьютер гэрийн хаягийг нь олоод гаргаад ирнэ. Хаяг Чикагод зааж цагдаа нар гэрийнхэн зүг хөдлөв. Энэ үед Кат сүмд очичихсан маамаа түүнийг хараад маш их баярлаад сүмээс Эмилиотой хамт буцаж байв. Эмилио машинаас бодол цаана Марко ирчихсэн тэднийг отож сууж байлаа. Юу л болох гээд байна да. Цагдаагийн газарт нөгөө найзтай хартай эмэгтэйгийнхэн мэдээллийг олж өгөх гээдсэн. Ажилтны компьютер дээр баахан мэрэгчлэтнүүд ирчихсэн юм хийж байв. Ингээд түүний eel гарсан гар, хуруу, хамар, нүд гээд бүхнийг нь тулгаж үзээд Каталияг бат олоод мэдчихнэ. Каталия энэ үед гэртээ сууж байгаад найз залуу руугаа залган ойр зургийн юм ярьж байх ба. Найз залуу нь би яг чиний зургийг хараа сууж байлаа гэхэд ямар зураг гэж Каталия асуухад өглөө унтаж байхад зургийг нь авснаа хэлдэг. Ингээд өөр хүнд үзүүлсэн үү гэхэд найздаа үзүүлсэн гэдгийг хэлдэг. Энэ үед цагдаа нар аль хэдийн байршлыг нь тогтоогоод ирж байх бөгөөд Каталияч тэр дороо юу болоод байгааг ойлгочихдог. Ингээд газ бэлдээд буу аван коридор руугаа гарч чатаар уруудаад нэг айл руу ороод эзнийг нь ухаан алдуулна. Цаад өрөөрөө норж тааснаас нэг мангар том буу гаргаад ирнэ. Энэ үеэр мөрдөх товчооны хүмүүс орж ирэн хаалгад ирэн тесрэг бөмбөг суулгахтай зэрэгцэн Кат ч хананд тесрэг бөмбөг суулгаад яг зэрэг дэлбэлж орхидог. Дэлбэлсэн хаан талд нь яг лифтний хэсэг байж таардаг юм байна л да. Ингээд Кат буугаа доош унгаагаад өөрөө тороосоор нэвтэйхэн доош буу. Мөрдөх товчооны хүмүүс энэ үед гэрт нь ортол хүн байгаа шинж алга. Тэр нь барилгын булан бүрлэг хүмүүсээ тарааж явуулдаг. Каталия Бэнийг давхарлав гарч ирэн хяналтын камерыг буутахад цагдаа нар ч гараж руу явчихлаа. Ирэхээс өмнө нэгэн агааржуулах хоолоор орж амжих ба гаражийн доогоор метроны онгилоор явсаар нэг өрөөнд хурж ирэн метроны ажилтны хувцас өмсөд буугаа аван цааш явдаг. Тэгээд Эмилиогийн гэрт ирээд Эмилио мама гэд дуудах боловч хариулдаггүй. Хачин санагдаад буу барин цаашаа явтал мамаг аль хэдийнэ хаалгад хайчихжээ. Эмилио гэж орилсоор тааш өрөөнд ортол сандалд хүлээд бас л алаад өрчихсөн байв. Үзэгдэл солигдсон мөрдөх товчооны ажилтан гэртээ ирэхэд ард нь Каталия ирчихсэн. Бүх камер дуугар ачиг нь салгаад сууж байсан сандалд нь бөмбөг тавьчихсан зогсож байв. Цагдаа түүнээс юуны тулд энэ 23-ыг асан тухай асуухад намайг алуурчин болох мөрөөдөлтэй байсан гэж бодоод байна уу? Би багтаа чам шиг болохыг л хүсдэг байлаа гэж хэлээд Дон юу аав ээжиг нь багтан нүдэн дээр нь хэрхэн асныг хүн өөрт нь үлдсэн цорын гац хүмүүсийг чөтгөрхөн асныг хэлдэг. Тэгээ цагдаагаас Дон юу тагнуулын төв албаны хамгаалтанд байгаа. Түүнийг хамгаалтаас гарга. Тэгэхгүй бол чи 7 хоног бүр нэг оршуулах хэслэлт явж миний насаараа юу туслыг мэдэх болно гэв. Хариудан цагдаа тагнуулын төв газар чи миний хүрч чадах зүйл биш ээ гэж хэлдэгч Каталия үнийг нь тоохгүй гараад явчихв. Ингээд цагдаа тагнуулын газрын ричард дээр ирээд бүх үйл явдлыг тайлбарлаж би таг киллертэй уулзсан. Тэр намайг Дон Юг өөр дээр нь авчихгүй бол миний гэр бүлийг ална гэсэн. Би юу хийх вэ гэхэд Ричард бүр тоосон ч юм байхгүй. 911-рүү залгаачтай тэгээд гэж хариулна. Ингээд цагдаач энэ угаасаа бүтэхгүй мэн гэд гараад явах гэтэл утсан дуурайд аваад ярахад Каталия залгсан байв.
Чамайг түүний хаягийг өгөхгүй бол тэр чамайг офстой чинь хамт дэлбэлнэ гэж байна гэхэд Ричардын бие дээр аль хэдийн лазер туссан байв. Ричард тэр нь цонхны машил 57 мм их бууны сумны шууд цохилтыг дэсвэрлэхэд бэхжүүлж хатууруулсан гэдгийг хэлж өгөөч гэд юушлан хэлэхэд Каталия Ричардын зураг руу будаж түүнийг алж чадна гэдгийг харуулдаг. Цагдаагийн ажилтан урд нь Дон Люгийн байгаа хаягийг өгөхгүй бол тэр чамайг 24 дэх хохирогчоо болгоно гэж хэлэхэд Ричард Доны байгаа хаягийг өгдөг. Ингээд Кат буу болон нохоонууд аваад хөдлөнө. Тэгээд нэг газар ирэн Доны байгаа байгууламжийн дотор зохион байгуулалт, шатны зохион байгуулалтыг өгөө гэж сүрдүүлээд авдаг. Доны хүмүүс болон Марко байгууламжтай байх ба хамгаалтын заавар өгч байтал Кат гинтийн даралт хийгээд байгаа эсгийг нь дэлбэлчихнэ. Марко Дон Люг нууц газар оруулаад өөрсдөө тал тийшээ тарав. Эхнээсээ зогтох гэтэл Кат машинтай дарж орж ирээд бүгдийг нь шүршээд алчихна. Бүгдээрээ тэр хаана вэ гэд хайж байтал шалны доороос нь буудаад хэд хэдэн хүнийг алчихнаа. Марко шалан дээр бөмбөг тесэлж одоо л бариад авандаа гэж бодоод доошо буудал байдаггүй. Гэнэт дээрээс нь буудаж эхлэхэд Маркогоос бус нь нэгэнх нь алгалж хваа хүрхий. Марко цаас цухтан нүдэн дээр нэг найзаагаа үлдээгээд нойлын өрөөнд орж нухтад гадаа нь буун дугарч Каталияг орж ирэхийг хүлээн буугаад цэнгэлж зогсов. Каталия ч орж ирэн нэгнийгээ буу газар шидэд гартад харалцсан бүх юмараа үзэгдэж эхэлнэ. Ингээд Марко төрүүлж буу аавн дуудах гэтэл Каталия өрсөж сумыг нь гаргаж аван хоолойд нь дүрээд Марког алчихдаг. 15 жилийн дараа авийг нь алсан хүнийг алсан ч Каталиягийн хувьд зүрх шимширмээр байгаа нь харагддаг. Энэ үед Дон нуугдаж байсан газараас гарч ирэн гаражиндээсэн ганц машинд орж суун хар урдаараа жолоодож байтал замд нь хогны машин замтаглаад хог ачаад зогсчихв. Гэтэл Доны утсанд Маркогоос дуудлага ирэн яртал Каталия залгасан байж би Каталия байна гэхэд Дон чи намайг алахын тулд бүх гэр бүлээ золиослж байгаа юу? Би үхэхгүй. Харин алдах нь би байна. Одоо чиний үхэх ээлж нэг л өдөр би чамайг олоод алах болно. Би хизээч чиний намайг байгаасаа гэж хүссэн газар чинь байхгүйгээд сүрдүүлж байтал Каталия. Яг үнэндээ одоо чи миний чамайг байгаасаа гэж бодсон газарт байна гэхэд авч явсан машины ард сургажээс хоёр нохоогоо хийчихсэн байжээ. Ингээ Каталия ид гэж тушаахад нохоонууд нь хүлээж байгаад Доныг бариад эцчихнэ. Ингээд Каталиягийн өшөө авалт дуслаа. Харин энэ үед холбооны мөрдөх товчооны ажилтан Кати найз залуу Дайныг сулгачихсан байцаж байв. Ядаж байхад Дайны түүний талаар мэддэг юм юурч байдаггүй. Жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй байв. Өөр хэдэн асуух зүйл байна гэхэд ядаж надад копи авчраад өгч болох уу гэхэд цагдаа копи авахар гартал. Дайныгийн утас уурч Каталия залгасан байв. Дайны түүнийг зүгээр хэсгийг асуухад Каталия бидэнд ярилцах боломжтой 40 секунд байна. 3 асуулт асууж болно гэхэд найз залуу нь эхлээд жинхэнэ нэрийг нь асуугаад дараа нь цус ирэх үү гэхэд Каталия тийм ээ хүлээж байгаарай гэж хариулдаг. 3 дахь асуулт гэхэд найз залуу нь би чамд хайртай гэж ярьж байтал уцаар ярьж байгааг нь нэг цагдаа илрүүлээд орж ирэн уцыг нь шүүрч аваад Каталиятай ярих гэтэл Кат уцаа таслаад нүлэмсэн арчин цаашивж нэгэн автобуст нь сууснаар кино маань дуусдаг. Ингээд киноны маань төгсгөлд Johnny Cash-ийн Heart гэдэг дуу хөшгөлснээр та нар маань энэ дууг бүгдээ харьцуулаад сонсоод үзээрэй. Каталия охины дотор байгаа тэрийг уу гашууг ингэжэл илэрхийлж болох байх гэдгийг ойлгох болно. Ингээд дараагийн дугаараараа уулзтал түр баяртай. Like, subscribe дарахаа мартаваа guys.